За юу цаанда үргэж нөхөрсөг хариуцлагатай сэтгэл татан байдаг нисэх салбарын залууст бидний сайн мэдэхгүй ямар бэрхшээл сорилтууд тулгардаг юм болов. Цэнхэр тэнгэр дүүлэн нисэх үн цэнтэй хариуцлагатай ажил мэргэжлийн талаар өгүүлэх Тэнгэр газрын хязгаар 7 ангид киноны эхний 2 ангийг энэ удаагийн дугаараар онцлохоор боллоо. Ингээд нисэх салбарт ажиллах залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын түүхээр аялцгаая. Киноны маань эхний ангийн үйл явдал иргэний тээврийн газарт эхэлнэ. Ажил хэрэгч бүсгүй компьютерийн ард суун ажиллаа хийж байла. Түүнийг цэлмэг гэдэг бөгөөд агаарын тээврийн нүүр царай болох нэр хүндтэй үүргийг хүлээсэн маркетингийн менежер ажээ. Гэнтэл хөөрхөн цэлмэгийн толгойд маань нэгэн санаа орж ирүү гэлтэй нүдэн сэргээд явчихлаа шүү. Угийн сэргэлэн болохоор тал талын ажил хийгээд завгүй. Гаднаас хамт ажилладаг болтой байрын нэг ах орж ирсэн ээ. Чи дэмбэрэл гойд хэлээгүй юм уу? Гадагшаа явах гээд бүртгүүлээд орлоо гэж нэстгээд загинсан хүн гээстэй хэлвэ. Манай өсгөч мэдээг сонсоод яаран гарлаа. Даанч гарахтаа сандран өөрийн ууж үйсэн аяхтай копиг асгачлаа. Яарвал дарнаа гэж байгаа шүү. Яа тийм бол дөө. Тэмбэрлэх хата явах ч юм уу? Өнөөдөр уулзалттай шүү дээ. Ах нь билетээ авцсан шүү дээ. Үгүй та өнөөдөр нээлттэй үг хэлээ шүү дээ. Тийм үү? Яана тэгээд одоо. Яг нь нисгээгүү зүгээр л онгоцонд нь юм тавьж өгч байсан юм байхаа. Тэрийг нь буруугаар ойлгоод цэлмгийг маань хэрэггүй юмд гүйлгэжсэн юм байх л да. Агаарын тээврийн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжсээр л онгоцны буудал дээр эхнэр нөхрөө гаргаж өгөхөөр ирлээ. Нөхөр нь урд талд нь, эхнэр нар талд нь хамаг цүнх чандаа маань араас нь барьчихсан явж байна. Эхнэргүүгээр одоо юу ч хийж чаддгүй ах нарын төлөөлөл болтойдгоо. Одоо тэгээд ганцаараа яаж шуухан нисэх юм бол доо. Нөхрийг нь гаргаж өгөхөөр найзууд нас ирчихсэн байна. Найз нь тэгсэн тэр дунд нь хатгаад хэлж байгаа. Хөөш. Таны бүр өсвөлдөх гэдэг юм шүү. Соёлоо айгууд чи ихнэртэй. Эхнэр нь бол ёор тоосон юм алгаа. Өөрийгөө болгож байвал ямаатай л гэж байгаа юм. За ингээд тасалбараа шалгуулаа түрк рүү нисэх онгоцоо хүлээн үлдлээ. Гэтэл тасалбар шалгуулах инээд нэг согтуу хэрчгсэн сонь сонь нэмэрэ зогсож байна. Энгийн англиар явах тасалбар авсан ирнэ бизнес англиар үйлчлүүлнэ гэдээ уурлаад байгаа юм уу та. Та энгийн англиар үйлчлүүлэх хэрэгтэй юм байна. Дарга баячуудыг харахаараа солиороо. Энгийн надтай болохоор энгийн юу яриад байгаа. Та энгийн англиар явна шүү. Ахад эртээр чи уулныхын ийшээ үйлчлүүлд юм аа гэлчээч. Хөөе тэгсэн нөгөө хамт явж исэн хүн өмнөөс ничээд л хүний өмнөөс кринжлэх хийх хэцүү байгаа бол оошролж ардан зогсож ирснийг их чиглэж байна. Бизнес английн тасалбар авч чадахгүй юм байж яас олон хүүхдээ юм бэ гэв. Тэгээ яг нөгөө ахыг хамт явж исэн хүн хүчээр чирэн авч явлаа. Игчч одоо өөрийнх нь дараалал нь ирэхэд ажилчид руу бас уурлан хэлж байгаа. Та нар ажлаа хийлдээ иймэрхүү хүмүүсээс хол бай гэж бизнес английн тасалбар авсан штэ гэвэ. Муу муудаа дээрлэх үү гэдэг болоод байгаа юм уу да. Гэв гинт нэг ах гарч ирж агсан тавьсанд нь ажилчны буруу гэж юу аах вэ? Яг ийм тохиолдолд 50 байхыг хэдэн жил сурсалдаг ах уу? Би л авт эсгүй юм байна. Онгоц хөрөгтөө бэлдээд хөлгийн багийнхан ажилдаа орлоо. Зорчигч ч гэсэн нисэх цагаа хүлээгээстэй. Гэтэл цаана агаар дээр асуудал гарсан юм уу да? Арын албаных нэг л яоцгүй царайтай сууж байгаа. Агаарын шугамд эвдэл гарсан ч уг нь яг ийм гэмтэл тохиолдож магадгүй төсөвтөө оруулсан байж л дээ. Даанч тэрийг нь дээрээс нь танад хайчихсан ч байх шиг. Яамаар ч юм дээ. За нөгөө л эхнэрээрээ өдүүлж гаргуулад исэн ах хуу чинь бүтлэн бөксөрөө иргэсэн гэлтэй 0-д орохдоо паспортаа газар унгачихлаа. Ядаж явахад самсргүйгээр унгасан паспортаа өшөглөө бүр хол газар өшөглөө хийчлаа. Гэхдээ тэгээд тэр нь бүр азгуудаж яаран яваа цэлмэг тэрэн дээр нь өөрийн бичиг баримтаа унгаачлаа. Энэ ах ч одоо онгоцсондоо сууна гэдэг хот бол одоо хөрх юм. Өөрийнхөө бичиг баримтыг алгуусныг анзаараагүй байхад нисэх цаг нь болчлоо. Ах уу бичиг баримтаа шалгуулах болох үед паспортаа алгуусныг мэдж авлаа. Энэ маань паспортаа олж одоо ер нь амжтын юм бол өө яад юм бол. Онгоцсон дотор нисэх баг харин нислэгтэй бэлдээл байж байгаа. За нөгөө бичиг баримтаа алга болгосон ах уу чинь үйлслэр зарлуулж үзлээ. Даанч хариу үзүүлэх нэгч байхгүй. Онгоцны экожийн багийнхан маань бас сэтгэлтэй гэж ахыг паспортаа олохыг хүлээгээд онгоцоороо 10,000 төлөөр болов. Бүдэн онгоцоороо ганц үнийг хүлээнэхэр хэцүүлтэй. Ах уу сандарсандаа миний паспортыг олж өгсөн хүнд идэж өгнө гэд баг бэлэг зарлаад жолцсонгүй. Ах уу ч одоо ямар азар Монголд паспортаа алдсан юм бэ гэмээр л бол. Онгоцны үйлчлэгч нарын ажил нь яасан ч хүнд байд юм дээ. Онгоц нисэх төгсөн учраас үйлчлэгч нар нь зорчигчдоо анхааруулга хэлээд байж өв. Тэр зорчигч дунд өнрөө гэдэг нэг их ч уцаараа хов бацаа сууж идэг шүү. Тэгээд өөрхөн нөгөө онгоцны үйлчлэгч нь маш боловсноор уучлаарай онгоц хөрөх гэж байна. Та уцаа унтраагаарай. Эсвэл нислэгийн горимд нь оруулаарай гэхэд нөгөө өнрөө өгч чинь бүр ярваагаад унлаа шүү. Үргэлжлүүлээд уцаараа. Энд үйлчлэгч хүүхэн олон юм яриад байна атэр гэв. Яасан ч муухай штеп. Онгоцны үйлчлэгч нарт нислэг болгонд ийм ааш гаргадаг хүн байдаг гэхээр бас хэцүү юм уу дөө. Та нар маань дараагийн удаа нисэхдээ ийм зорчигч нарын нэг болж болохгүй шүү. Гар утсаараа ярьж болохгүй гэдэг гол шалтгаан гар утас бол онгоц навигац харилцааны төхөөрөмжөнд цаад учруулах боломжтой байдаг учраас заавал унтрах шаардлагатай болж байгаа. Тэрнээс биш таныг бол одоо хүснээр нь яриулах байсан шүү дээ. Бүтэн онгоцоороо паспортаа хийсэн ахыг маань одоо тэгээд үр хүлээлттэй биш дээ. Онгоц түүнийг орхин отов. Хиймэрл ундаагаа дуудуулахгүй болохоо байж дээ хөө. Иргэний нислэгийн ерөнхий газрын ажил үргэлжсээр л байна. Ажилчдын хувцас солих өрөөнд нэг сонин яриа өрнөж байна. Нэг ах хуу эмэгтэй ажилчинд хандаад хэлж байгаа. Ойрдоо дүүж ахыг
дараагийнхаа нэг тоохгүй байгаа юм те гижин шүү. Охин харин хариудна. Би дэлгэр ихчийг хүндэлж явдаг шүү гэд нүүрэн дээр нь ихнэрийг нь хилээд тавива. Тэгсэн заван хүүрчин бүр болохгүй нүүрэн дээр нь хурж мөрөөдөл. Ажлын байрны дарамт үйлчих гэд мөрчичрээд байдаг наасан. Өөр ажилчин орж ирэн бай зогсоолоо. Нөгөө орж ирсэн ажилчин дарамттай хахад хэдэн үг солио гэтэл нөгөөтгөн шууд үгтэй авах цаг босоо яарад энэ тэргээд дарамт үзүүлэхдээ яараагүй ч одоо л ихнэр хүүхдээ гэдгээ санаж байгаа юм баг та. Хөдөлгөөн ахын явах байсан нислэг нь 10 минутаар хоцролтой ч гэсэн хэвийнээр үргэлжсээр л байна. Онгоцон дотор сайн муу хөлдөөд л явж байдаг. Онгоцны хоол тараах үед агсан тавьд байсан ах хүү унтаж байна гэж удаад өнгөртөл. Нөгөө ах чинь бас олон юм яриад орчин тойрныхоо дург хүргсээр л байна. Ер нь тэгээд нислэг болгонд л хаа нэг ийм хүн явдаг гэхээр хэцүү ажил байгаа юм шүү. Автобусаар явж байсан бол буулгаад явсан. Ямар тэгээд онгоцон шидэлтэй шүү дээ. Өмнө нэг том асуудал гарсан гэж хэлж байсан да. Тэр асуудлыг шийдэх гээд хамаг бүдүүн дарганаар хуралдан сууж байваа. Энэ хөг хямд гарч байгаа түшиг хэмээх нэгэн төр юу болсныг дарга нартаа тайлбарлан зогсно. Тэрээр Монгол улсын нийт нутаг дэсвэр дээр 17 дэми байдаг гэжээ. Тэр 17 дотроос нь завхны бүрсэд байршилтай дэмийн гэмтэн ажиллахгүй болсноор олон асуудал уран гарчээ. Дэми гэдэг нь болохоор машин замаар ярил замын гэрэл гэсэн үг бөгөөд нисэж буй онгоцнуудын байршлыг тогтоод юм байна. Тийм учраас тухайн эвдэрлээс үүдэн онгоцнууд илүү тойруу замаар явж тэрийгээ дагаад илүү их түлш өргөдөж ажиллах цаг нэмэгдээд ер нь бол ажиллагааны зардлыг нэлээд нэмэгдүүлж байгаа жээ. Үүнээс болоод нисэх хугацаа нэмэгдснээр газар дэх хугацаач мөн даган хойшилж байна гэсэн үг. Өндөр хариуцлагатай ажлын хажуугаар гарсан асуудлаас үүдэж авиа компаниуд нэлээд гомдол ирүүлж байгаа жээ. Уг нь засварын төсөө гэж баталсан ч дунд нь цавчааны асуудал гарсан юм уу да. Ачаалттай ажлын өдөр дуусах төхөж манай цэлмэг өдөржингөө л хідэн хавцтай бичүүгээрмтэй байран яаруу явах юм аа. Биднээсээ салгаж болдгүй юм байлгүй дээ. Өнөөдөртөө 2 дахь удаага тэр цааснуудаа унгалаа. Энэ удаа бүр түшгийн урд. Гэтэл нөгөө түшгийн тэр унсан бичүүгээрмтэйг нь авч өгөх нэрийдлэр хөөхөн цэлмгийг харцаараа идгээ шахлаа. Хамаг цаасан дундаас бүтлгүй ахын пассворт олдов. Ах уу пассвортаа хүлээсээр арай хийж шүн бичүүгээрмт нь олдлоо доо. Тийзээ солиулаа дараагийн нисгээр нисгэн л дээ. Энэ ах уу дэгж жагд хамгийн түрүү нь одоо ганд орох уу. Ингээд үзэгд солигдоход Улаанбаатар хотын хэсэг гарна. Ажлаасаа зөндөө стрессцэн түшиггүй найз охиндоо эргүүдээ. Саяхан л цэлмгийг харцаараа ичих гээд байсан билүү яалаа. Найз охин ч юм уу, friend with benefits ч юм уу нэг их түшиг тандж хэлж байна. Чамайг сүүлд хизээ манад ирснийг бүр мартчихаж. Чи намайг ажил ихтэй байдгийг мэдэнд. Миний яг юу чамд тэгтлээ их таалагддаг юм бэ? Мэдсээр үйж хордлох тээж амьдран гэдэг. Ямар хэцүү болохыг чи тааж мэддэггүй л. Энэ хоёрын харилцаа ер нь Улаанбаатар хотод метро барих төсөвтэй ижил болж дээ. Энэ их ч одоо 5 жилийн өмнө танилцсан өдрийнхөө ойгоор уулзахаар дууцсан ажээ. Гэхдээ тэгээд эгчүүг одоо 5 жил амлалтаар хүлээлгцэн ч байх шиг. Ах уу зүгээр л юу гэх гээд байгаа нь тодорхойгүй юм яриад л гарлаа. Яасан цоны. Тэгснэ гараа такси дунгуудаа таксины жолоочд амьдралаа ирваа. Тэгээд ер нь тэр нь болохоор одоо хамт байж чадахгүй, салж агцаж чадахгүй харилцаагаа яах вэ гэж мэгээд л. Бүүр нэг тэр хүний хайрын залуунаас өрн таран хийгээд байгаа юм шиг санагдаад байна. Эдэргээл ярьж байгаа. Одоо тэгээд ийм хүнд юу ч хэлэх вдээ. За ингээд үдэг цэлэгтод нөгөө хөөрхөн цэлэг маань ажлынхаа ихчтэй кофе шопт сууж байла. Агарын шугамд гарсан гэмтлийг ярилцаж байв. Энэ гэмтлийг түргэн шуурхаа шийдэж чадахгүйгаа шалтгаан нь олон улсад үйлдвэрлэсэн компани л зөвхөн энийгээ засах эрхтэй хууль байдаг юм байна л та. Өөрсдөө гэмтлийг засах хориотой бөгөөд үйлдвэрлэсэн компаниас нь засах эрх авсан тохиолдолд засах боломжтой. Уг нь өөрсдөө засварлаж чадах мундаг ухаантай инженерүүд байгаа ч гэсэн хөлөө тушуулчихсан юм шиг юу ч хийж чадхааргүй нөхцөл байдал орчихсон юмсан чи. Манай хоёрын яриа халаад гадаа сун яриагаа өрнөж байхад улаантаг луга түшиг ирснэ зургийг нь зөвшөөрлгөө дараад эхлэвэ. Хоббийн зураг дарах юм байх уу? Тэр дарсан зурнууд нэг дажгүй байж таараад сэргэлэн цэлэг маань үнгүү зурагчны албан тушаал дэвшүүлчлээ. Яриа сууж байтал дарга нь манай хөөрхөн цэлмгийг өрөөндөө дуудлаа. Тэгснэ ажил хэрэг ярьж байснаа голгуулаад ховын амьдрал нь орж ирдэр. Ядаж байхад манай цэлмгийн сонь царайлжсан байж байхад нь ажлын хов жив зөөдөг ич нь бас олоо таарчнаа. Энэхүү зураг маань мэдээж уран сайхны аргаар бичигдсэн бөгөөд хүмүүс энэ тэн жигнэсээ нисгэж нь ийм болдог гэдээ ойлгочихсон юм байна лээ л дээ. Тэгээд үзэгчд маань уран сайхны кино гэдэг талаас нь киног хөнхөн хүлээн авч үзэж байгаарэ. Ингээд үзэгдсэлэхэд дараагийн хэсэгт амжилттай газарсан нислэгийн багийнхан турк усад нислэгийнхээ ядаргаа гаргаад сууж байв. Нэг онгоцны үйлчлэг жаахан хорлмоо харцтай юм уу та? Эсвэл албаар муухай хараад байгаа юм уу мэдэхгүй. Яалтчгүй нисгэж хахад ямар нэгэн эмтэй юм шиг алсаас стокертод байж байна. Найзууд нь хамт тоглолт үзэн энтер гэж байхад нь бүр тоогчгүй нисгэж авах руу шүсээ гоожуулан хараа зогсоод л байв. Харин тэнд нисгэж авах нэг ихтэй уулзаад бэлгэнд нь юм аваад байгаа юм шиг харагдаад л. Стокер хийж явсан ихчийн маань хамг шаран гоцоод үнтэй уулз дуусныхан дараа очсноо ингэж байна. Сан газар болохонд нь янз бүрийн эмэгтэйчүүд бүлэг өгөх юм те. Эдэргээд хэрүүлийн өмд тариал явчихж байгаа маа. Нисгэж ахаар нь ерөөсө тоосон шинжгүй. Нэг тал тайр юм байлгүй дээ. Иргэний агарын тээврийнхэн рүү үзэгдэл маань шилжлээ. Манай цэлмгийг сонин байдалтайгаа харсан ажлын ихч нь ардуур нь муулж өгч байна. Хоёр ихчийн яриаг соноход их эвгүй араар тавьдаггүй, ихнэрээ хурдаггүй хүн ажилдгүй юм биш үү дээ баг. Ер нь тэгээд үнэн яриад байгаа ч юм уу, худлаа яриад байгаа юм уу бүү мэдээ мэд. Цэлмэгт маань харассмент үзүүлээд байсан дараагийнх нь явдалтайгаар алдар цуутай баян айлгийн хүргэн байжээ. Энэ үеэр төшиггүй ажлын хамттайгаа өөрийнхөө friend with benefits харилцаатай ихчийн талаар ярин сууж байна. Хайрлах гэж хичээгээд чаддгүй гинөө яадаг ч юм. Тэгээ ийм балан мэл жохор салтж болдог юм бах та. Түшгийг ойлгоход оюуны потенциал хүрхгүй гэж. Түшиг өөрийнхөө токсик яриа үргэлжлүүлэн хамт байхад тайван байдаг ч юм мэдэрдэггүй өдөргээд л хачаач юм яриад байва. Бүр үргэлжлүүлээд надад миний сэтгэлийг татах эмхтэй хэрэгтэй байна өдөргээл ярьж өгж байгаа юм. За ингээд дараагийн үзэгдэлдэн гарахад цавчааны дарга маань цавчааны ажлаа үргэлжлүүлсээр л бас дороо цавчааны дүү нартай юм байна. Хоёулаа цавчгийн ажлаа төлөвлөж идэр. Ер нь гол нь хэдэн төгрөг салгаад авчих өдөргээд л яачихсан хүмүүсвтэй. Энэ хоёр ч нь бүр сайдаас татаас авдаг ч гинөө. За мэдгүй. Энэ хоёрыг яриад байвал даралт ихсэх шинжтэй.
дээ. Ер нь өөр юм ярий. За нөгөө талд цэлмэг нь харин энэ балай дарамттай ажлаасаа гарахаар болж ажлаас гарах өгдлөө бичээ сууж байла. Гэхдээ бүрэн шийдээгүй. Жаахан тэнгэл зэдэл байгаа юм уу да. Цэлмэг маань ажлаасаа гарчихвал нисэх бүр нүүр царайгүй бол их л хэцүүтгэндээ. Ураачихсан ажлаасаа гараад явж байтал улаан дарцаг түшиггүй араас нь дуудаж ирснэ. Цэлмэгээ инээмсэгэл чинь чамд хамгийн их зогтдог юм байлээ шүү гэж мэгээд л. Энэ түшиг чинь ер нь хүн харилж чаддгүй юм биш үү? Өмнөх нөгөө их чихэн кейсээс бол те. Тэглэж манай цэлмэг бол инээгүүгүй байхдаа ч хөөрхөн байгаа. Бас манай цэлмэг цанаархад байгаа мó яах гээд байгаа энэ дурак. Гэхдээ цэлмэг бол одоо түшгийг сонирхгүй байлгүй дээ. За тэгээд энэ ангийн төгсгөл нисгэж ахад талтай онгоцны үйлчлэгч ирээ цэргүүгээр нисгэж ахын өрөөрөө wine wearing орсноор дуусна. Бүр харцаараа нисгэж ахыг дарамтанд орууллаа. Энэ шүнийг нисгэж авах маань даван гарах нөө гэдгийг дараачаа ангиас та бүхэн үзээрэй. Энэ хүү Тэнгэр газрын эцгаар 7 ангид киноны бүх анги нь Univision-ийн Монгол багц Look TV-гийн Nomadi Original Set-д орсон байгаа. Тэгэхээр бүгдийг нэг дор суугаад үзэх боломжтой байгаа шүү та бүхэн.